Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол. Зохиолч Теодор Драйзер. Гойдоггүй эр. 15 дугаар хэсэг. 58 дугаар бүлэг. Норвегт явж ирснийхээ дараа Кабруудын бие сэтгэл ихэд сэргэжээ. 1905 оны ихэнх өөрийн нийгэмлэгийн хөрөнгийг $85 сая хүртэл өсгөн 140 бээр газар тавих нүхэн замын ажлыг бүх цахилгаанжуулалтын хамт хийхээр төлөвлөсөн ажилдаа ихэд яарч байв. Сансан ажлаа эцэст нь хүртэл түргэн хийж дуусгаад хорвоо ертөнц даяар түүнийхээ ач холбогдлыг батлан үзүүлж гайхуулах хүсэлтэй бүрэн автаж өөрийн ирэхгүй тэр ажилдаа улайрсан Кабруудад Priors Cove ч юм уу эсвэл өөр хаан чим нэг газар амрах зав чөлөө огт үгүй болов. Тэгэд бусад нийгэмлэгийн эзэдтэй зөвлөлдөн бололцоотой бүх асуудлын талаар сонирхож байгаа буюу нөлөө бүхий хувь нийлүүлсэн түншүүдтэй хэлэлцэх, техникийн дэвшлийн асуудлыг шийдэх ба албан ёсны бус хэлэлцээрийг ихэвчлэн үдшийн цагаар Лорд Стейн, Элверсон Джонсон хоёртой хийж тохирох зэрэгээр нэлээд хэдэн сар өнгөрчээ. Дараа нь Вен орж ганц гихч хүний шинээр зохион бүтээсэн нүхэн зам барилгын эздүүдэд нэлээд ашиг өгөх цахилгаан хөдөлгүүрийн загварыг үзэж судлах ажил гарав. Шинэ хөдөлгүүрийн ажиллагааг ажигласны дараа Кабруудад ашигтай зүйл юм гэж үзээд өөрийнхөө дүгнэлтийг шалгуулахаар тэр дорн цахилгаан мэдээ явуулж инженерүүдээ Вен рүү дуудуулва. Лондон руу буцах замдаа Кабрууд Парисын Ritz буудалд буусан юм. Эрсэн оройгоо буудлын үүдний өргөөнд дээр үед Чикагод хамт ажиллаж байсан Майкл Шенли гэдэг хуучин танилтайгаа учирчээ. Тэр танил нь Кабруудад одоогоор ихэд яригдж байгаа Шопен гэдэг нэртэй Польш хүний зохиолын концертыг Парисын дүүрэн театр тоглоно. Түүнийг очиж үзье гэжээ. Энэ нэрийг Кабрууд сонссноо бүдэг бадаг санах боловч тийм сайн мэдэхгүй байв. Шенли түүнээс ч бүр баг дуулсан ажээ. Гэлээж тэр хоёр концертод очиж хөгжмөнч Кабруудын сэтгэлийг догтлуулав. Концертын хөтөлбөрөөс Шопеныг хаан оршуулсныг мэдээд сууд хүмүүсийг нутаглуулдаг Пер Лашец гэдэг дэлхийд алдартай оршуулгын тэр газраар явъя хэмээн Кабрууд цуг яваа хүндээ санал гаргажээ. Ингээд маргааш өглөө нь Кабрууд Шенли хоёр Пер Лашец руу очиж замчлан тайлбарлагч хүн хөслөхөд тэднийг агар зандан мод ургасан алдарт тэр оршуулгын газраар дагуулan хэсүүлж нэлээд их сонин зүйлийг англи хэлээр ярьж тайлбарлав. Тэндх нэгэн хөшөөний дор Кабруудын сэтгэлийг дээр цагт Чикагод байхад нь эхэд хөдлөгдөг байсан хачин сайхан хоолойтой алдарт жүжигчин эмэгтэй Сара Бернарыг оршуулжээ. Түүнээс холгүй сууд зохиолч Бальзакийн булш харагдана. Кабрууд түүнийг зөвхөн агуу их зохиол бүтээсэн гэж алдаршснаар нь л мэддэг байв. Кабрууд энэ төр булшны дэргэд очиж харан зогсож байхад амьдралынхаа ихэнх хэсгийг олбор хөөцөлдөн онцгой ажил зориулсан нь өчнөө агуу их сэтгэгч урлаач хүмүүсийн сууд бүтээлийг танин мэдхэд нь ямар их саад болсныг гэнэт ойлгов. Телевиз, Мюси, Молер нарын булшийг өнгөрөөд сая Шопеныг нутаглуулсан газар дээр ирэхэд хөшөөнийх нь хавтан дээр туузар болсон сарнай ба сараан цэцгийн баглаанууд битүү харагдана. Гайхалтай юм. Яриангүй сууд хөгжимчин хүн байх нэ? 50 гаруй жилийн өмнө нас нөхчсөн хүн гэхэд ямар олон цэцэг вэ хараач. Чөтгөр ав гэж намайг бол яалаж гэсэн хэн ч ингэхгүй гэж Шенли дуалтав. Энэ намайг үгсний дараа миний булш ганцхан жилч ингэж цэцгээр хүрээлэгдэн байж чадах уу да гэж бодоход Кабруудыг хүргэв. Энэ бодол нэгдүүтэй юм шиг, доогтой юм шиг. Яагад гэвэл амьдрч буй хин хүнгүй сайнтай муутай зүтгэдэг гэхэд нас нөхчснөөс хойш хэдэн 10 жилийн дараа түүний булш цэцэгт 30-аас хүндлэгдэх нь хорвоогийн ховорхон хүнд заяагдана гэдгийг лавтай мэдэж байв. Гэвчэнд байсан Кабруудад гинтийн сонин зүйл тохиолдов. Тэндээсээ гарахаар эргэж явтал тэдний нүдэнд Абалер, Элойза хоёрын булш дээр тавьсан гайхамшигт сайхан хос хөшөө торгайн харагдахад дагуулан үйлчлэгч нь хэн бүхний сайн мэдих хувь тавилангүй хос амаргийн эмгэнэлт явдлыг ярьж өгвөө. 11-р зуунд аж төрж байсан Элойза, Абалер хоёр эрдэмтэй гэлэн хүнд дурлсан залуу охин ба
сүсэг бишрэлтэй, чулуун зүрхтэй гүжүүд эцгийн тухай ярив. Капрууд зовлон энэ хоёрын тухай ерөөсөө дуулаагүй байжээ. Үйлчлэгчийг тайлбарлан ярьж байх үед тэр булшинд үзэсгэлэнт сайхан залуу бүсгүй сакс дүүрэн цэцэгтэй очоод улаан цэнхэр цагаахан цэцгүүдээсээ багцаар нь тавьж байв. Энэ бүхнийг харж байсан Капрууд Шенли хоёр яах хийхин аргагүй малгай авч тэр бүсгүйг өөрсдийгөө анзаарч хартал нь хүндэтгэлтэйгээр мэхийн ёслов. Тэр бүсгүй явахдаа баярлалаа ноёдоо гэж шивгэн хэлв. Саяын сэтгэл уяраа минь үзэгдэл Капруудад тэр нэгэн цагийн Эйлний хайр инэрлийг аргагүй бодогдуулжээ. Эйлэн тэр жил түүнийг Филадельфийн шоронд хоригдож байхад нь жинхэнэ ханы ёсоор хандаж түүний дайсан бүхэнд тэр дундаас төрсөн эцэгтэй хүртэл өшөрч зүтгэсээр эргэлт оруулан уулзаж өөрийнхөө үнэнч хайрыг илчлэн үзүүлж байдаг чадлаараа түүний сэтгэлийг засаж байж бил. Абалиарт дурлсан Элойза шиг Капрууд ээгэлгэсээр одоо ч зөвхөн түүнд тэмүүлж Эйлэн өөр хэнийг ч үл оош. Капруудын сэтгэлд Эйлэнтэйгээ хамт байх бат бэх гой сайхан бунхан бариулъя гэсэн санаа гинэт бууваа. Уран барилгач хөслөө төсөл зургийг нь өөрөө шилнэ. Тэгээд сүрлэг сайхан бунхан босгоод түүгээрээ өөртөө одоо хүртэл хайр сэтгэлтэй байдаг Эйлний хайр шиг хайраар тэр хэсэгэн үед Эйлэнд хайртай байсан юм гэдгээ мөнхжүүлэн үлдээнэ. Таны сонсох сувг өгүүлж байна. 59 дугаар бүлэг. Капруудыг арай гэж Лондонд дэргэж ирэхэд түүний энэлж шаналсан царай турж идсэн биеийг харсан Бернс үнэхээр зочжээ. Эрүүл мэнд ээж бодохгүй, үзэгдэж харагдхаач бараг болж гэж Бернс гомдлоо. Гайрт хонгор Фрэнк минь, чи яах гэж ийм их цаг хүчийг энэ ажилдаа зарцуулна вэ? Чи хэд ядарч цөлдөж байх шиг байна. Эмчит үзүүлж сайн шинжилгээ хийх хэрэгтэй байна гэж Бернс элдгэр хэлэхэд. Бэби минь, чиний санаа ингэж зовхын хэрэггүй. Үнэндээ би хэд их ажиллаж байна. Гэхдээ удахгүй ажиллаа дуусаж дахин толгоогоо зовоохын хэрэггүй болно гэж түүний бэлхүүсээр нь дэврэн Капрууд хариулв. Чиний бие үнэхээр сайн байна гэж үү? Бүхэл юм ёсоороо байх шиг байна. Одоо ажил маань өөрөө л онцгой анхаарал зохих чухал үедээ явна шүү дээ. Гэвчин яриагаа дуусаагүй байдлаа гинэт маш хурц өвчнөөс болж Капрууд атрин тонгоовоо. Фрэнк, яагаад вэ? Юу болов? Урд нь ингэдэг байсан юм уу? Гэд Бернс түүний зүг ухас хийхэд. Үгүй. Ёр ингэж байгаагүй. Гэхдээ гайгүй болно байхаа гэж арай ядан дуугарч цааш үргэлжлүүлв. За нэрч учрыг нь олохгүй болохгүй байхаа. Шалтгаангүйгээр ингэж өгдөхгүй дээ. Вэм чиг дуудах удаа. Гэхэд Бернс тэр дор нь уцраг ухас хийв. Вэнгрэд өвчтний шамлангуй байдлыг ажиглаад гайхан хөнгөн маягаар түүнийг үзэж яаралтай ууж тайвшруулах юм бичээд маргааш өглөө нь очиж шинжилгээ хийлхийг зөвлөхөд Капрууд шууд зөвшөөрөв. 7 хоногийн дараа Лондонын шилдэг 2 мэрэгчлэлтэнд өвчтнийг үзүүлж зөвлөгөө авахад тэр Капруудыг удахгүй харамсалтай төгсгөлд хүргэж болох бөөрийн аюултай өвчнөр өвдсөн гэж дүгнэлт хийснэ Вэнд мэдэгдэв. Вэн өвчний лавширхаас сэргийлэх юм ууч хэвтгэхийг шаардав. Харин хэдэн өдрийн дараа Вэн эмчид үзүүлэхээр эрэхтэй Капрууд хоолунданд орж биеийг сайжирч байна гэж хэлвэ. Энэ их зовлонтой өвчин байгаамаа ноён Капрууд. Өвчин зарим үед төр зогсож болно. Гэхдээ үнийг эдгэрсэн гэх юм уу? Эдгэрч байна гэж үзэж болохгүй. Өвчин дахиж болно. Тэгээд манай мэрэгчлэнүүд ямар нэг талаар учир тутмаг шийдвэр гаргадаг явдалч бий. Өвчтний байдал дээрдэж хэдэн жилээр амьдрах юм уу? Эсвэл бүр дордогч тохиолдол байдаг. Энэ нь уул өвчнийг эмчлэхэд бэрхшээл учруулдаг. Яагаад би тодорхой юм танд хэлж чадахгүй байгаагийн учрыг ноён Капрууд та ойлгосон биз? Доктор Вэн, та надад нэг юм хэлэх гээд байх шиг байна. Мэргэжилтнүүд надад ямар онш тавьсан юм? Сайн ч муу ч ялгаагүй. Би зөвхөн л тавьсан оншийг нь мэдэх гэсэн юм. Миний бүр болохгүй болж юу? Намайг аваачих өвчнч туссан байж болох юм гэж Капрууд түүний яриаг таслан хэлв. Доктор Вэн нүүрлүү нэгц хараад. Хангалттай амарч хэд ядрахгүй байвал 1 жил амьд явна. Хэрв та бие маш сайн гамнаж тайван байх журмыг сахиж чадвал жилээс илүү ч амьдарч чадна гэж мэрэгчлэтнүүд ярьж байна.
Гэхдээ мэрэгжилтнүүдийн ярих нь заавал үнэн байх албагүй би дээр хэлсэн. Эрүүл мэндээр гялалзаж явсан хүн амьдралдаа анх удаа амь насанд нь аюултай өвчин нэрвэгдснээс өөхөх цаг болсноо сонсоод ёр мэгтсэнгүй. Ганц жилээс илүү нас үлдээгүй бололт. Бүтээлч хөдөлмөр маань ингээд дуусчээ. Ийм л учиртай бол яах чаргагүй хэмээх бодолтойгоор Капрууд эмчийн өрөөнөөс гарч явахдаа зөвхөн өвчнөдөө сэтгэл зовоо зогсоогүй. Харин амьдралынхаа янз бүрийн шатанд өөртөөгөө холбоотой байсан хүмүүсийн хувь заяаны төлөө санаа их зовж байжээ. Тооны өвхөл, Эйлен, Бернс, Сипенс, Бакху Фрэнк Капрууд, анхны эхнэр Лилиан, одоо хадагтай Вейлер, олон жил уулзаагүй охин Лилиан нарын амьдралд нөлөөлөх аж. Капрууд тэр охиндоо удаан жил хүрэх юм үлдээсэн байна. Санаа тавих ёстой бас өөр хүмүүс ч бий. Брайерсков орох замдаа Капрууд ажил явдлаа эмхлэх хэрэгтэй юм гэж бодож явв. Энэ эмчнэр алдсан байлаач юуны урд гэрээслээ хийх хэрэгтэй. Ойр дотныхоо хүмүүсийг хангах хэрэгтэй. Өнөд эрдэнэ зургийн үзэсгэлэнгээ олон түмний хүртээл болгон үлдээх ёстой. Тэр бас Нью-Йоркод эмнэлэг барих бодлоо хэрэгжүүлэх талаар юм хийх шаардлагатай байв. Өв залгамжлагчид болон хишиг хайрлах санаатай бүх хүмүүсээ хангаад орон сууц хөрөнгө мөнгөгүй хүмүүст үйлчлэх эмнэлэг барихад хөрөлцөхүйц мөнгө үлдэнэ. Түүнээс гадна өөртөө болон ээлэнд зориулсан бунхан босгох талаар бодох хэрэгтэй байна. Барилгын мэрэгжилтэнтэй зөвлөж бунхны зохиох сайхан төсөл зохиолгож дүүгээр ихнэрээ хайхрахгүй байсан гэмээ цагаатгах ёстой. Харин Бернсийн тухайд бол түүний гэрээсэлтэй ил дурдж болохгүй байна. Капрууд түүнийг хэвлэлийн ашигтай сурвалжлагч нарт илчилж хүмүүсийн атаархлын бай болгохыг хүсээгүй учраас тэр үнийг өөрөө хийх болно. Капрууд түүний нэр дээр банкнд дэвтэр нээсэн бөгөөд облигац акцаа бэлэн мөнгө болгоод Бернс шилжүүлнэ. Энэ бол түүнд олон жил хүрэлцэх мөнгө юм аа. Капруудын тэрэг Брайерсков орж ирэхэд зовлонт бодлыг нь Бернс гарч ирээд таслав. Бернс илдгээр инээ түүнийг угтан эмч юу гэж хэлснийг шууд л асуув. Харин Капрууд төрлөх зангаараа үннээ хэлж зөвхөн нарганаар өнгөрүүлж байв. Онц ноцтой юмгүй. Давскийн жаахан хатгалгаа байна. Би идэхээ арай ихтүүлсэн байлгүй. Эмч надад эм бичээд баг ажиллахыг зөвлөсөн. За тэр чамд хэлээгүй юу? Би үргэлж ингэж ярьж байсан шүү дээ. Чи өдөржин ажилтгаа болж харин их л амрах хэрэгтэй гэж Бернс хэлв. Капрууд ярианыхаа сэдвийг амжилттай өөрчилж. Их ажил гэхээс чи өглөө тагта сонин арх гэдэл юу ярьсан бэ гэв. Засаршгүй амтан. Одоо финий ширээ заснаа би тагтан дээр хоолно. Үнэнч бөгөөд хөдөлмөрт дуртай хүмүүсийг бурхан өршөөдгийг мэднэ биз гэж түүний гарыг барьж Капрууд хэлв. Тэгэд хөгжилтэйгээр гар гараасаа барилдсан тэд гэрийн зүг явцгаава. Таны сонсох сувг өгүүлж байна. 60 дугаар бүлэг. Бернстэй хамт үдийн хоол идэхдээ Капруудын сэтгэл сэргсэн боловч түүний бодолд худалдааны болон санхүүгийн ажил мөн төмөр замын системийн барилгын их төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд өөрт нь тусалсан эрэгтэй эмэгтэй янз бүрийн хүмүүс эргэлдэж байна. Эрэгтэйчүүд нь ажил тусалж эмэгтэйчүүд нь чөлөө цагаар түүнийг зугаацуулах зэрэгээр эдгээр хүмүүс түүнд үнэхээр дэмжлэг үзүүлж байжээ. Тэдний ачаар Капрууд сүүлийн 30 жилд гялалцсан амьдралаар амьдарсан юм. Капрууд эмч нарын уншинт төдийл итгэдэггүй байжээ. Өвчин нь гониг төгсгөлд хүргэхгүй ээж байж болно. Гэл ээж насанд богиносон тухай тэдний хэлж байгаа зүйл түүнд нөлөөлөхгүй байж чадсангүй. Энэ гайхамшигтай сайхан үдшийн цагаар тэм загварын урсгал болон өмнө нь цэлийсэн ногоон нуугыг ширтэн Бернстэй хамт сууж байхад өнгөрч буй амьдралын бүх сайхныг хурцаар мэдэрч байв. Капрууд утга төгөлдөр боловч төгшүүртэй сэтгэл хөдлөм дурсамжаар баялаг амьдралын замыг туулжээ. Бүх юмнаас гагцаж болох зөвхөн энэ хүнд үед л Капрууд амьдралын үн түүний баяр баясгалан ойлгожээ. Бернс бол ухаантай, залуу, хөгжилтэй бүсгүй. Амар мэнд байвал түүнтэй хамт олон жил өнгөрүүлж чадна гэдгийг мэдэрч байв. Бернсийн тухай бодсоор бөгөөд түүнд ашигтай юм хийх найдвар хүслээр дүүрэн байв. Амьдрал ахуйн энэ аюултай явц ерийн амарлангүй байдалд нь анх удаа эргэлзээ төрүүлсэн. Зөвхөн уй гашуудлаас өөр юу ч үл авчрах урсан өнгөрч байгаа цаг мөч бүрийн үн цэнийг Капрууд гүн ухаарах болов.
Гэвч Капрууд хэвийн байдлаа алдаагүй дөрөв зүүлэхээр шийдсэн учраас түүний дотоод сэтгэлийн завуур гаднаас нь ачхад огт мэдэгдэхгүй байлаа. Ер нь эмч нарын урьдчилан хэлсэн үг бэлтгэл юм бол тэр цаг мөчийг нь болтол ажиллаа хийх ёстой гэж шийдэт. Тэр өглөө нь ерийн байдаг шиг ээл Брайерсковоос явж ажлынхаа өрөөнд ирээд шийдвэр гаргаж төлөвлөгөөгөө боловсруулдаг ерөнхий тайван байдал хурц ухаанаараа өдөр тутмынхаа ажлыг хийж эхэллээ. Гентийн үхлээс болж нэгж гэрээслээ биелүүлэхээргүй үлдээхгүй тул ажиллах хэрэгтэй гэж Капрууд шийджээ. Эдгээр гэрээслийн нэг нь өөртөө болон хуурдагдсан ээлэнд зориулж бунхан босгох ажил байв. Капрууд нарийн бичгийн дарга Жемисоноо дуудаад Бурхны барилга барих талаар нэрд гарсан Англид ер нь энэ төвд буй хамгийн сайн уран барилгачдын нэрсийг гаргаж өг гэжээ. Энэ мэдээ түүний нэг найзад хэрэгтэй бөгөөд аль болохоор төрөлх шаардлагатай гэд үүний дараа Капрууд чухал нандин зүйл болох зургийн үзэсгэлэнгээ янзалж эхэлжээ. Үүнийг үнэхээр гарамгүй цуглуулга болгохын тулд зарим зураг нэмж олох хэрэгтэй байв. Энэ зорилгоор шилдэг зургууд худалдан авч байсан буюу худалдаж байсан хүмүүс загтал бичсэний үр дүнд олж авсан хэд хэдэн үнэт зургийн дотор Богрогийн Кубидоны хаан тусад довтлсон Корогийн тосгоны зам, Франц Галсийн эмэгтэй хүний зураг, Рембрандтын хутагт Лазарын амьсган зэрэг зургууд оржээ. Энэ бүгдийг Капрууд усан онгоцоор Нью-Йоркод явуулжээ. Капруудын ажил зөвхөн үүгээр зогссонгүй. Арга зайлтай өрсөлдөгчдтэй явуулах тэмцэл, аар сар асуудлаар шүүхийн хуралд оролцох гэдэл ер нь нүхэн замын барилгатай холбоотой бүх асуудал түүний анхааралд байв. Хэдэн өдөр өнгөрөхөд Капрууд шинэ нөхцөл байдалтай тасаж түргэн бөгөөд шийдвэртэйгээр ажил явдлаа эмхэлж эхэлвэ. Энэ үед биеийн чаваа сайжирч ялгүй юмны төлөө эмчид очжээ гэж бодоход ч хүргэсэн байна. Үнэндээ ч түүний ирээдүй анх удаа Лондонд ирж байсан үеийнхээс илүү гялалцаж байгаа харагдана. Бернс хүртэл түүний амьдралын хуучин хүч чадал сэргэлээ гэж бодно. Энэ хооронд олон шин бодиттой санал дэвшүүлсэн Капруудын ширгэшгүй их эрчим хүчийг гайхан биширсэн Лорд Стейн наад зах нь 200 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах бололцоо бүхий далайн ирэг дээр үзэсгэлэнт сайхан байр. Тэрийг Селдо ноён Капруудыг хүндэтгэн дайллага хийхээр шийдэж чухам улс өрөх хэрэгтэйг хэдэн удаа бодсны дараа зочид хүлээн авах өдрийг тогтоожээ. Үзэмжтэй сайхан цэцэрлэг болон сарны туяатай өрсөлдөгч хурц гэрэл бүхий том танхимтай Дрэгоселийг найрын байр болгон сонгон авчээ. Танхимд орох гол хаалганы дэргэд Лорд Стейн ирсэн зочидтой мэдлэн зогсож байв. Капруудтай суугталцсан орж ирсэн Бернсийг хараад Стейн түүнийг энэ өрөө онцгой сайхан харагдаж байна гэж бодвоо. Грек маягийн энгийн урт цагаан плат өмсөж бэлхүүсээр алтан тууз бүсэлжээ. Түүний улаан цайвар үс нь алтан сүлжээ шиг байв. Стейн дойртон очоод Бернс зөөлөн харцаар аятайхан инээмсэглэхэд Стейн өөрийн ирэхгүй. Бернс та сэтгэл булаам сайхан байна гэжээ. Энэ үгийг хамгийн том хувь нийлүүлэгчдийн нэгтээ мэдлж байсан Капрууд сонссонгүй. Та хоёр дахь бүжгийг надтай хийх ёстой гэж Бернсийн гараас төр барьж Стейн хэлэхэд Бернс гунхалцсан толгой дэх. Бернстэй мэдлсэний дараа өөрийн хүндэт зочин Капруудтай дотн мэдчилж нүхэн замын дээд тушаалын хүмүүс болон тэдний хатагтай нарыг түүнд удаан танилцуулва. Үдшийн хоол өгөхийн өмнөхөн зочид суудлаа эзэлж ховор нандин арх шимэн суухдаа хөгжилтөө яриа хөөрдөлгөж энээд наргаан болох зур зэрэгэлдээ өрөөнөөс хөгжмийн аятайхан зөөлөн дуу сонсогдож байв. Бернс ширээний бараг гол дунд Лорд Стейнтэй зэрэгцэн сууж нөгөө талд нь үдшийн зог дуусахаас бүр өмнө 3 эсвэл 4 дахь бүжгийг өөртөөгөө хийхийг Бернсээс гуйсан аятайхан залуу эргүн Брэкен суужээ. Хэдийгээр ийм анхаарал халамж Бернс тааламжтай байсан боловч түүний харц ширээний нөгөө буланд суугаад зүүн гар талдаа байгаа хар үстэй сайхан хүүхэн мөн баруун талынхаа түүнээс дутуугүй бас нэг гоё хүүхэн хоёртой тасралтгүй хөгжилдөн ярьж байсан Капрууд дээр тусаж түүний хөдөлгөөн бүрийг ажиглаж байв. Бернс түүнийг ийм байдалтай байхыг үрдэмн нь үзээгүй бөгөөд амарч хөгжин наргиж байгаад нь баярлаж байв. Дайллага үргэлжилж арх дарс хэмжээгүй бэлхэн Капруудын хөдөлгөөн яриа нь улам огцсон болж байгааг Бернс ажиглаад дотроо зовж байв. Бүжиглэхийг хүсэгчид том танхимд ороорой гэж Стейнийг зарлахад сэтгэл нь илт хөөрч царай нь улайсан Капрууд бүжиг дурхаар өөрлөн хурж ирэхэд Бернс их л эмээжив.
Гэвч Капрууд бусдаас огт илүү уугаагүй. Хүний байдлаар түүнийг хөтлөн бүжгийн танхимд оров. Хөгжмийн яруу сайхан их шигт тааруулан вайл сэргэх зураа. Чамд аятайхан байна уу хонгор минь? Гэж Бернс шивнэв. Хээзээ ч юм сайхан байгаагүй мэт санагдана. Тэгээд чи надтай хамт байна шүү дээ гоо үзэсгэлэнт хонгор минь. Гэж тэр хариулв. Хайрт минь гэж Бернс аяархан хэлвэ. Сайхангүй гэж юу? Чи энэ байр энэ хүмүүс гайхалтай босуу. Ийм цаг мөчийг би бүхэл амьдралдаа мөрөөдсөн юм. Бернс илтгэр инээмсэглэв. Гэтэл Капрууд гэнэт ганхан зогсож зүрхэн дээр гараараа дараад. Эх бөгчин байна. Сайлхинд гарыг гэж дуугар. Бернс түүнийг суудан нээлттэй хаалгаар тэнгис рүү харсан тавцсан дээр гарав. Төвний сэтгэлийг сэргээж урам зориг оруулах үг хэлсээр Бернс хамгийн ойрын сандалд хурч очивол Капрууд доош лаг хийсэн. Бернс сэтгэл төвш. Энэ үд хоолны тос хур бариад гарч ирсэн нэг зарцын өмнөөс гүйн очоод. Туслаарай. Түрэглээрэй. Унтлагын өрөөрөө аваачхад туслах хүн дуудаарай. Энэ хүн их муу байна. Гэж хашгирваа. Сандарсан зарц байшингийн харгалзагчийг яаралтай дуудахад тэр хүн тус давхрынх нь нэг эзгүй өрөөнд даруй аваачаад Лорд Стейнд энэ тухай мэдэгдэв. Стейн өвчтөн рүү гүйн ирж Бернсийн цөхөрсөн байдлыг ажиглан Капруудыг 2 дугаар давхарт өөрийнхөө өрөөнд оруул гэж байшингийн харгалзагчид тушаагаад өөрийн эмч Миддлтоныг яаралтай дуудуулан болсон явдлын тухай юу ч ярихгүй байх талаар зарц нартаа анхааруул гэж байшингийн харгалзагчид даалгав. Эмч Миддлтоныг ирэхэд Капрууд ухаан орсон бөгөөд өвчнийхээ тухай янз бүрийн яриа гарахаас болгоомжилж бүдэрч унсан гэж ярихыг Стейнээс хүсээд өглөө болоход гайгүй болно гэж найдаж байгаагаа хэлчихье. Харин эмч түүнээс өөр бодолтой байл. Капруудад өвчин намдаах юм өгөөд ядахта 2 өдөр хэвтгэхийг зөвлөв. Тэгвэл өвчин хүндрэлтэй эсэх нь тодорхой болно. Капруудын байдал жирийн нэг муужрлаас илүү ноцтой байна гэж Стейнд тэр эмч ярьсан байна. Таны сонсох сувг өгүүлж байна. Жарн 1-р бүлэг. Дараах өглөө нь Стейний өрөөнд Капрууд сэрээд орж гарч байгаа ээлдэг зарц нарыг столбол маш ганцаардмал байв. Тэгээд урд оройн гинэт тог яолцсон аимшигт явлын тухай бодож эхэлвэ. Эрүүл мэндийнхээ төлөө санаа тавихаа бараг болсон энэ үед өвчин нь дахин гинэт сэргсэнд байх нь бас айдас төрөх шиг болов. Бөөрийн хөнөөлт өвчний бай үнэхээр боллоо гэж юу? Эмч Миддлтон нэг ирэх үед Капрууд уул өвчний шалтгааныг асуухаар бүрэн ухаан ороогүй байж. Эхлээд амьсгаад авцаж дараа нь бүх биеийн суларч унснаа тэр мэдэрч байв. Энэ бол Уэн эмчийн ярьж байснаар бөөрийн өвчний уршиг. Эсвэл идэж ухаа хэтрүүлснээс болов уу? Эмч уснаас өөр юу ч уухгүй хөнгөн хооллож байхыг түүнд хатуу загсан шүү дээ. Чухам ямар өвчин тохиолдсныг баттай болгохын тулд өөрийнхөө хуучин найз ховийн эмч Джефферсон Джеймст мэдэгдэж түүнийг Лондонд даруй эргэж дуудсан цахилгаан Нью-Йоркд явуулахыг Бернсээс гуйхаар тэр шийджээ. Энэ үнэнч найзынхаа үг бүрт итгэж болох бөгөөд түүний үнэн байдлыг хэлж чадах хүн ажээ. Капруудыг өөрийн байдлын талаар яаралгүй тайван бодож байтал хаалга цохиж Лорд Стейн орж ирээд түүний сэтгэлийг сэргээх гэж бүхэл аргаар оролдсон. За, та ямар байна да? Тэр сайхан хүүхнүүд шампанск таныг юунд хүргэснийг хардаа? Санаа зовхгүй байна уу? Гэж тэр хошигрон хэлв. Капрууд амаа ангаан инээмсэглэв. Наазах нь 24 цагаар таныг хатуу шийдэх хэрэгтэй болжээ. Шампанскийн оронд ус өгнө. Ямар ч загас нэг ширхэг будаач өгч болохгүй. Харин үхрийн махны нарийн ганц зүсмийг устай балгуулах. За тэгээд дахин муурч унахаар завдвал нэг аяг шингэн будаа басад устай хамт өгөндөө. Гэж Стейн нэмж хэлв. Капрууд орон дээрээ сууч. Энч хатуурхлын дээд цэгтэй. Гэвч та ус шингэн будаа хоёрыг надтай хуваалцахыг зөвшөөрнө биз. Миддлтон эмч танд юу гэж хэлснийг та нууцаар надад хэлчихтэй. Гэж Капрууд хэлв. Таныг насныхаа байдал болон арх загас огт таарахгүй гэдгийг мартжээ гэж байна. Манай гэлтгантал өнгөлсөн царсан модон шалаар өглөө болтол бүжиглэгч ялгаагүй танд хортой. Одоо таны би ямар байгааг үзэхээр Миддлтон эмч ирж байгаа. Хэд ядаргаанаас өөр онц юмгүй бололтой. Ядаргаач яах вэ? Танд аргалж болох л зүйл. Таны асрамжлуулагч үзэсгэлэн тохин шөнжөнгөө энд байж миний саналыг илтгэр хүлээн авсан бөгөөд одоохон доош буугаад ирнэ.
Доктор Миддлтоны дүгнэлтийг исхайхран тэр бид хоёр л санаа их зовх юмт. Тийм аюултай чинь болоогүй л дээ. Би хүүхэд биш гэхдээ арай зөнчхөөгүй л байна. Ажлын талаар бол альва бэрхшээлийг даван туулахад би танд ямар ч үед туслана. Намайг ажил явуулж чадах эсхийг бидний олсон амжилтын үр дүнгээр та шүүн тунгаах ёстой гэж Капрууд шийдэмгүй мэдэгдэв. Түүний дууны өнгөнд ялимгүй зэмлэх байдал тодорсныг Стейн ажиглаад. Үр дүнч гялалцаж байна. Бидэн дээр ирж ийм сайхан санал гаргаад бас Америкийн хувь нийлүүлэгчдээс $26 сая олж чадсан тань шиг хүнээр бахархаас өөр аргагүй. Бүтээлч хөдөлмөрийн тань хариуд танд хувьаасаа болон хувь нийлүүлэгчдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлэхэд баяртай байна. Харин бүх ажил таны Америк өргөн мөрөн дээр тохогдож, таны эрүүл мэнд хүч чадлаас бүх юм шалтгаалж байгаад л хамаагүй учир оршиж байна. Энэ бол бүхнээс чухал юм гэж Стейн ярив. Хаалганы хонх дуугарч Бернс орж ирлээ. Мендлэн Арсаар яриа болсны дараа Стейн тэр хоёрыг 7 хоног эсвэл 1 сар ер нь хичнээн чоногоор хамаагүй эндээ үлдэхийг хүсв. Гэвч Капрууд намгүм тайван байдал шаардлагатай байгааг мэдээд түргэн явахыг шаарджээ. Тэгээд Стейнийг гарахаар Бернс тэр хэлсэн. Миний би тэмч мөөгүй эл байна хонгор минь. Би зүгээр л илүү дутууцгүй ярианаас зайлсхийхин тулд эндээс аль болохоор түргэн явах хэрэгтэй байна. Тэгэхдээ зочид бодолд биш харин Брайерскофт очихвол зүгээр байна. Биднийг маргааш өглөө явуулахаар Лорд Стейнтэй чи ярихгүй юу? Хайрт минь, чи тэгэл гэж байгаа бол бололгүй яах вэ? Чамайг миний дэргэд байвал надад улмал сайхан байх болно гэж Бернс хариулв. Бэби, чамаас бас нэг гуйх зүйл байна. Нью-Йорк руу доктор Джефферсон Джеймст цахилгаан явуул гэж Джеймсонд хэл. Энэ бол миний эртний найз, ховийн эмч юм. Түүнийг бололцоо байвал Лондонд ирүүлмээр байна. Цахилгаан нууц түлхүүртэй байх ёстой. Нью-Йоркийн эмнэлгийн нийгэмлэгийн хаягаар цахилгаан явуулж болно гэж Капруудыг хэлэхэд чиний би ер нь базаахгүй байна да гэж Бернс хоолоогоо зангируулан асуухад үгүй тийм биш. Миний би тийм муугүй байна. Гэвч юу болж байгаагаа одоо хүртэл би ойлгохгүй байна. Би гинэт ухаан балартаж унсан шүү дээ. Энэ нь манай хувь нийлүүлэгчид акц худалдан авагчдыг түгшүүлэлгүй яах вэ? Өчигдөр би хоол ялангуяа архиа хэтрүүлчихсэн байх. Гэхдээ урд нь би ингэж муудаж үзээгүй юм. Ийм учраас л би Джефферсонтай уулзах гэсэн юм аа. Тэр л учрыг олж үннийг надад хэлэх хүндэ гэж тэр хэлв. Фрэнк, Уэйн эмч хамгийн сүлд чамд юу гэж хэлснийг над яриаггүй шүү дээ. Мэргэжилтнүүд ямар онш тавьсан юм бэ? Гэж Бернс түүний үгийг таслан асуув. Уэйн эмч бөөрийн өвчин байж магадгүй гэсэн. Гэхдээ энэ өвчин архаг буюу хурц гэж хоёр янз байдаг. Миний өвчин энэ хоёрын алинд нь ч холбогдмооргүй юм гэж тэр хэлээд тавьсан оншиндоо итгэл муутай байна билээ. Жаахан харж байтал тодорхой шинж тэмдэг гарч магадгүй. Тэгвэл мэргэжилтнүүд зөв онш тавьж чадна гэсэн. Тийм болч Джеймс эмч заавал ирэх ёстой. Маргааш цахилгаан явуул гэж Джеймсэнд би хэлье. Тэгээд Брайерскофт руу шууд явъя. Энэ бол чамд яг тарах газар. Джеймс эмчийг зүгээр болжээ гэж хэлтэл тэндээ чи сунт. Бернс цонхон дөхөн очиж хөшгийг нь буулгаад жаахан унтаж амарч бай. Маргаашийнхаа ажил явдлыг бэлтгэгээд гарва. Энэ завсар Капрууд чухам юугаар төгсдөг бол хэмээх бодолд дарагдсан байв. Бернс тайван байхыг хичнээн оролдовч сэтгэлийнхээ догдлыг тогтоож чадахгүй байв. Брайерскофт руу явхаар тэд шийдсэн тухайга Бернсийг ярихад маш зөв. Ноён Капрууд тэнд дээрдэн гэдэгт би итгэж байна. Би л тэнд очиод би сайжрах шиг болдог юм. Түүнээс гадна танаа ээж тэнд байгаа хойно та нарт тусалнаа. Таныг зөвшөөрвөл өглөө та нарыг би өөрөө тийш наваач. Ноён Капруудыг би их үнэлдэг. Түүнийг тогтоо байлгах, түргэн эдгэрүүлэхийн тулд бололцоотой бүхнийгийнх нь миний үрг гэж Стейн мэдэгдэв. За манайхан ноён Капрууд юу л болж байна да. Санал сэтгэлдээ бичээрэй. Мөн subscribe дарж амжаагүй бол subscribe дараарай. Мөн коммент үлдээгээрэй. Бас лайк дараарай. Баярлалаа.